20 минут хүүхэд залуучдаа тав хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Хятад Монголын харилцаа яах вэ? Одоо хэдүүлээ өөр гоё юм. Манай улсын ерөнхийлөгч маань бүгд найрамдах Киргизстан буюу Киргиз улс руу айлчлаа. Энэ талаар ярина. Ер нь Киргиз гэж ямар улс байдаг юм бэ? Киргизүүд гэж яриад байдаг шүү дээ. Киргизстан гэдэг. Киргиз гэсэн үг манай монголоор. Энэ юу н хаанаас үүсэлтэй нөхдүүд үү? Ямар гаралтай юм? Монголд өөр нь ямар хамаатай юм гэхээр наа чи яг наад бол чин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан. Тэгээ 1991 онд тусгаар тогтнолоо зарлаад бүгд найрамдаг Киргизстан гэдэг улсаа байгуулсан юм л да. За яг наа улс чинь нэг 5-6 сая хүн амтай. Тэгээ нийслэл нь Бишкек хот байдаг. Ер нь бол жоохон ор шоколадтай гихсэн ирнэ муслим шашинтай. За тэгээд хойгороо Казахстан, Тажикстан, Орос, Хятад гэсэн тийм улсуудтай хэлэдгий. Киргиз гэдэг нь одоо дээр үе манай монголчуудын хаар бол Киргиз гэх улс манай Монгол байсан шүү дээ. Эртний үеийн ингээд уйгурын хаант улсын дараагаар гарчсан Киргиз улс. За тэрний үр удам гэж хэлэх нь хаашаа юм. Ер нь бол жоохон холбоотой. За энийг бол тэгэл түүхчтэн тэгээд нарийн ярина үстэй. Энэ улс нь аль дээрүүд 1300 1206 онд Чингис хааны үед л манай Монгол улсад дагаар орсон юм. Түүхэндээ бол яг манай Монгол улсын хойд хязгаар буюу одоо Хөвсгөл аймгийн нутгаас зүүн хойшоогоо тийм одоогийн Оросууд Ахкас гэдэг нутагт байдаг байсан юм билээ л дээ. Тэгээд тэрнийг яг хуу манай Чингис хааны хүү зүч хэрэгсүүдийг очиж болгоч Монгол улсын нутагт дагаар орсон. За тэрнээс цаашаа ингээд мөнхийн манай Монголтой ингээд холбоотой байсан. Наас цаашаа нүүлсэн зүүн гарын хаант улс байгуулсан, Монгол улс хагаран батарсан тэгэж ингэж явсараа магаал тэгээд одоо энэ Төв Азийн өмнөд хэсэгт ингээд байрласан улс аахгүй юу? Нэг Памирын улс гэдэг нэг тийм ер нь бол тэр хэвд байрладаг. Тэгээд хамгийн үзэсгэлэнтэй газар нэг юм бол Исикил нуур гэдэг нэг нуур байдаг. Манай монголоор бол яг нэг хөвсгөл нуур шиг. Гэхдээ Киргиз улс чинь өөрөө жижигхэн газар нутагтай шүү дээ. За одоо манай монголоор бол Ховд Баян Үлгэн аймгийг тэнцвүүлсэн хэмжээний газар нутагтай байхгүй. Тэгээд нөхөн ам яг нэг арай илүү юм даа. 6 сая. Тэгээд нэг дид бүтцэн тэр нэг тийм айхтар хөгжөөд байсан ч юм байхгүй. Манайхыг бодвол их олон улстай айлдаг. Казахстантай айлж чинь, Тажикстан, Узбекистан, Хятадтай айлж чинь. Энийг юм айхтар хөгжсөн юм байхгүй л дээ. Гэхдээ яг бас нүүдэлсэн соёл удамтай. Ер нь бол тэнд Монгол гаралтай, Монгол удамтай хүмүүс маш их байдаг. Ер нь Киргизүүд бол өөрсдийнхөө ирээдүйн өнгөд эцэг Монгол гэж ярьдаг. Тэрнээс гадна зүүн гарын хаант улсыг ингээ байх үед наад бол ч бүр Монголтой ер нь холбоотой байсан шүү дээ. Тэгээ энэ Оросууд сүүлийн 1800 оны үеэс маш их орсчул, маш их түргжүүлсэн л дээ. Монголоос салахын бол ерөөсө түрк гэдэг нэг юм одоо хэлрүүл оролцсон. Одоо ерөнхийдөө бол дэлхийд дээр түрк гэж улс байхгүй шүү дээ. Та нар энэ бодоод байгаа энэ турк мөрхгүй шүү тийм ээ. Эдгээр чинь түрк биш байхгүй юу? Чин Османы эзэнт улс гээд ер нь бол манай Монголын эрт тэрийн түргүүдээс шал өөр улсууд байхгүй юу? Тэгээд энэ туркууд өөрсдөө нэг бид нар түрк мөрг гээд манай Монголын түүх мөргөчсөн ороод байдаг. Үгүй шал дайли энэ туркууд чинь саяхан үүссэн гарууд юм байна. Тэгээ яг энэ туркууд чинь өөрсдөө түрк үндэстнүүдийн үлгий одоо тийм барьдаг тийм өөрийгөө одоо юу бодсон том нэг явагдсан байхгүй юу. Тэгээ тэрнийг бүр томруулах гад Казахстаныг оруулаад манай бүр Баян Үлгийг хүртэл оруулаад наацсан гэж бодлоо. Тэгтэл Баян Үлг бол ерөөсөө ямар ч юм аахгүй ш. Наа чи Монголын газар яг нэг манай казак хүмүүс л байдаг. Казак хүмүүс чинь зүгээр тэнд нөгөө 1911 оны үед Монголын газар нутаг тэр үе чинь урайхаа монголчууд энд байж байгаа. Зүгээр газар зээлээд ингээм амьдарч исэн төр зургийн улсууд байхгүй. Ер нь бол түүхэн дээрээ тийм шүү дээ. Одоо л тэгээд амар их болцсон болохоос шүү. Тэгсэн чинь Баян Үлгийн аймгийг оруулсан. Тувааг оруулсан. Туваач ч бас тийм аа чинь ярил ядаргаатай юмуд их болно. Тэгээ энэ хоошоо энэ Саха гэд Якутыг оруулсан. Саха ч нь яс юм дээр Захаа гэсэн Монгол үгнээс гаралтай юм байгаа. Тэгээд Сталины үед
ер нь Якут буюу сахарчууд чинь ярьж байгаа ярианых нь 60-аас 70% монгол хэл байсан байхгүй. Тэгтэл хүчээр түрк гэж шинэ хэл бараг зохиож өгөө тэгээ ингээ өгөө тэгээд надад чинь түркч биш, орсч биш нэг юм хэлээр ирдэг болсон. Яг энэ товоочууд чиг. Товоочууд яг тийм шүү дээ. Саяхан 1921 он 30 он гэд бүгд монголоор ярьдаг байсан. Бүгд монгол хүчээр ярьдаг байсан. Хүчээр ингээд заагаад тэгээ байхгүй. Одоо нэг ганц таарж байгаа нь шашин байна. Тэгээд нэг соёл жоохон байна одоо. Харин боройдууд болохоор яаж тисч авч үлдсэн бэ гэхээр наадвал чинь их нарийн. За ер нь жоохон үндэсрэх маягийн юмээр явчлаа шүү. Гэхдээ ер нь бол тиймэрхүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Түүнээс одоо боройдууд ингээд дуртайдаа орс руу орсон юм шин. Туваачууд дуртайдаа орсон юм шин. Сааха буюу Якутууд чинь зах хязгаар нутаг гэсэн үг байхгүй юу? Манай Монголын зах хязгаар нутаг гэсэн үг шүү дээ. Эдгэрч дуртайдаа н орсуудын мэдлэл орсон юм биш. Хакасгийн ярилдгийг даа чин эртний ерөөс одоо манай монголчуудын бас нэг гаралтай үг. Одоо энэ Казахстан биш тийм. Казахстаны чин тал нутаг дээр зайсан нуур муур чин манай зүүн гараа хаант улсын нутаг байсан. Тэрний өмнөх хэсэг нь энэ Исикл нуур энэ төр одоо энэ хэрэгцүүд байсан байхгүй юу? Тэгээ яах вэ? Энэ Оросын дээрөнгөө бодлого нэг тиймэрхүү юм тухайн үед манай улс нэг жоохон хүчээ алдсан. Тэр нь дэлхийн газрын өрсөнс арчигдсан шүү дээ. Зүүн гарын хаант улс байхгүй болол за тэгээд ингээд одоо ингээд орхих энэ Киргизүүч гэсэн ялгаа авахгүй тэгээ Оросын бүрэлдэхүүнд орсон. Тэгээд сая 1991 онд тусгаар улсаа байгуулсан 5 секундтэй шалахгүй нэг жижигхэн газар нутагтай. Тэгтээ үзэсгэлэнтэй байгалийн газар нутагтай тийм улс ер нь бол түрк гаралтай гэж ярьдیں۔ Яг түрк ч юм уу юу ч юм мэдгүй. Тэгтээ наа чи Монгол гаралтай хүмүүс зөндөө өгдөг шин. Тэр Монголоо хайсан Монгол нэтрийг янз бүрийн нэвтрүүлгүүд байгаа. Монголоор ярьдаг хүмүүс байдаг ш тэнд. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ? Та нар бодоо үзээрэй заа. За энэ түүх мөнх одоо яах вэ? Тэгээд одоо ямар ч сан хоёр улс мань хоорондоо сайхан эвтэй найртай ингээд дипломат харилцаагаа тогтоогоод энэ чинь саяхан байгуулагдсан улс шүү дээ. 20 гаруй жил болж байна уу та. Тэгээ одоо ерөнхийлөгч маань очлоо. Бүх талаар ингээд сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Манайх руу болохоор одоо ч нэг экспортлоод байх юм байхгүй. Манайх ч тийш нэг экспортлоод байх юм байхгүй. Гэхдээ надад ч гоё алим үйл янзын тарих штэ. Тэн дээрээс манайх бол тодорхой хэмжээний алим авч л байсан. Амар хэцүү байхгүй. Эдний улс руу ингээд зорчлон айлч нэгдэж чинь 2-3 улсыг ингээд дамжиж явна. Галт тэрэг төмөр замд юу бол засмал замаар шууд очно бүр байхгүй. Тэгэл Орос, Казахстан нэг бол Хятадаар дамжаал тэгэл нэг юм очтыг. Тэгээ эдний улс ч явах тийм дотоодын нийтлэгт нэг 48 тэрбум Америк доллар л байдаг юм билээ л. Нэг хүнд ногдох орлого нь 6000. Тэгэхээр одоо 5-6 сая хүнтэй ингээ бодоо уцхаар манай Монголтой бараг ялгаа авахгүй байна. Гэхдээ манай Монголыг бол харцсангүй жижигхэн газар нутагтай 3-4 улстай хэлэлдэг даваа талууд нь байгаа. За энэ яах вэ? Ямар ч сан хоёр улсын юм түүх бол уламжлал уул нь бол нэг байсан 1775-1800 оны үе хүртэл зүүн гарын хаант улсын нутаг дэвсгэр шүү дээ наачна. Одоо бол тэнд монгол ярьдаг хүмүүс байгаа. Тэгэхээр наа Киргизүүдтэй яаж ч сан холбоотой байх хэрэгтэй. Харах царайны монгол царайтай хүмүүс гэдэг шүү дээ. Яг нь хэдэн орсууд байна. Тэгэл болов. Би одоо ингээд нэг амар том мэдээлэлтэй хүн болоод ингээд ярьж байгаа нь та нар зөөр ойлгоосоо гэж хүсэж байна. Хүүхэд залуучуудаа та нар одоо өөрсдөө үнэхээр тийм Монголын тэр эрдэмтэн профессор докторууд эсвэл мондог энэ тэр ютубер та зөвөр нэг стримийг ил нэг тоглоом кино энэ тэр тайлбарлаж байгаа нэг иймэрхүү юм яриад өгөлдөө. Яг хөө миний мэдхийн гээгцэн түүхгээд нэг хин ярьдیں۔ Да нэг Отхон баяр одоо ах доктор профессор тэр чинь мангар урт сонжирсан юм болдоо шүү дээ. Тэрний ч одоо хин сонсоо байж байгаа юм. Нэг 10 минут энэ багтаагаад ингээд тавчхан ингээд явчихвал арай дээр байх гэж бодож байна. Тийм болохоор энэ залуучуудаа энэ ялангуяа зэт болон альпавийнхандаа ингэж л ойлгож өгөхгүй бол өөр яаж болох вэ? Минийхийг бол жоохон ч гэсэн тодорхой хэмжээгээр нэлээд ойлгосон байх гэж бодож байна. За Киргиз гэж тийм улс байд юм байна.
Киргизүүд бол Монголын талаар үнэхээр ам сайтай байдаг юм лээ шүү. Манай монголчууд тийшээ аялаад ингээ очих юм бол Монгол гээл баярлал тэрвэр бараг л хайрлалтай айлан малмнаас өгвөл яаж мэдсэн байг бол нөгөө нэг манай нөгөө аялагч нар байдаг шүү дээ. Худлаа нарын нэг юм худлаа аялдаг. Одоо ганхуу тэгээ өөрч нөгөө хэм бэлээ. Монголоор аялын маялаа гэдэг нөхөр чинь тэр нөхрийн нэрийг мартчихжээ. Тэрнийг бодвол нөгөө мөнх цэлмэг гэж залуу аялагч ингээ явхад яг өөрийнхөө ингээ тухайн улсын тэр муу сайхныг ингээд явж харуулдаг байхгүй. Тэгтэл одоо бусд нь зүгээр нь хоол моолоор болоод тэр ямар ч ус угаасаа хамтдаа холол үзүүлэхийг бодноцтой. Тэд нар ингээ харж хагаад үнэхээр нэрээ монголчууд дэлхийдээ сайн л байдаг юм шиг л шүү дээ. За тэгээд тэр нэг хоёр аялагч ганхуу ах нэг нь хэм блэ. Нөгөө нэг ах хоёр тэг уучлаарай заа. Угаасаа тийм л юм чи яах. За тэг хүүхд залуучууд ингээд ойлгосон баг те. Бүгд найрамдах Киргизстан улс гэд байгаа. Аз төвд байрладаг. Ерөнхийдөө бол Төв Азийн өмнөд хэсэгт байрладаг. Казахстан, Хятад, Туркменстан гэх мэт улсуудтай аялдаг. Нийслэл нь Бишкек 5 сая хүн амтай. Нэг 150 мянган квадрат километр газар нутагтай. Монгол улсын хажууд юу ч яг нэг уулархаг бүсдэлтэй. Тэгээд нэг айлын ментэрхээ нэг жоохон байгалийн баялагтай. Тэрнийг ашиглаж амьдардаг. Тийм улс байгаа. Монголоос мангар хол болохоор бид нар харилцаа холбоо дид бүтцэн үед маш муу. Гэхдээ тэнд бол манай ахын дүүс нар байдаг шүү. Хайлмаг уу одоо ерөнхийдөө манай баруун Монгол гаралтай тэр хүмүүсийн өвгд эзэн байдаг. Маш их холбоотой. Тэнд үзэсгэлэнтэй Исикул нуур гэ байгаа. Яг хөвсгөл нуур шиг. Цэнгэг устай тийм нуур. Манай Киргизстанчууд манай монголчууд маш сайн байдаг шүү. Яагаад бол өвгд эзний гаралтай гэдэг. Монголоор ирдэг хүмүүс цөөнгүй байдаг. За ингээд өнөөдөр ингээд болио дөө. Би ер нь иймэрхүү ингээд яриа явж ивэл ер нь та нарт таалагдж гинэ үү? Яг өөрөөр. Би бол ямар ч мэдээ нэг ширхэг баримт уншихгүй байгаа шүү дээ. Өөрийнхөө мэддэг юмудаа л ярьж байна. Хэрвээ хажууд нэг хүн байгаад юм мэддэг юм байх юм л яриад тэгвэл бас сонирхолтой л баг. Тэгтээ муу урт болчихно. За ингээд хүүхд залуучтай амжилтсаа. Киргизстан улсын талаар жоохон ч гэсэн мэдлэгтэй болсон баг. Тийшээ яг очиж болно, аялаж болно, сурж болно. Та нарт яг орсоор заана хичээл. Орос хэл тодорхой хэмжээгээр орно. Тэгээд нэг киргиз хэлгээд нэг казах маягийн нэг тиймэрхүү хэл байна. Гэтэ яар нэх очиад эрдэм ном сураад хэрэггүй дээ. Тэр нь Монголдоо сурсан тэр. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч хүн очлоо. Баярлаа. Ард түмнээ төлөөллөө. Одоо цаашд ямар гоё бичиг баримт юу үгүйх юм бэлээ. Хэдүүлээ сайхан хараа байж л бай тээ. Гоё морхон тэгээд ярилцээ л та. Цаашдаа миний харж байгаагаар бол маш том боломжууд бол байгаа. Бид нар чи одоо нэг өөрсдөө алин малмааш нэг тариад нэг байгаад гэдэггүй шүү дээ. Хятадаас алин авчдаг. Гэхдээ яг олон улсын тээвэр гэдэг утгаараа Киргизстанаас бас олон төрлийн тэднийх чинь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн тэр ялангуяа тэр хүнсний бүтээгдэхүүн тэр Джеймс ногоог авах боломжтой байхгүй. Жинхэнэ эрүүл цэвэр сайхны. Ер нь сайн давуу талууд байна. За энийг цаашдаа одоо мэддэг байх гэж бодож байна. За ингээд Монгол Киргизстан улсын дружба буюу найрамдал цаашдаа улам их хөгжиж бат болж цэцэглэж хүүхэд залуучдынхоо ирээдүйд их хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна. Яагад бол Киргизстан Монгол хоёр бол маш дотн хүмүүс шүү. Маш дотн улс шүү. Зөвлөлт толгойт улс өөж гисэн. Ер нь нэлээд дотн байдаг гэсэн сонсч ирсэн юм байна. Одоо ч гэсэн бүр цаашдаа тийм байгаасай гэж хүсэж байна. Ингээд Монгол улсын ерөнхийлөгч юм айлчлал сайхан болох болтугай. Монгол Киргизстаны хамтын үйл ажиллагаа улам их батчин бэгчих болтугай гэж хүсэж байгаа. За тэгээд ахын тэгээд яг өөрөөхөр ажиллаа шүүмжлэх хүмүүс нь байвал тэгээд шүүмжлэр. Айтайхаа шиг мичгэн би асаа ичнэ хэлж байгаа үз. Тэгэл болоо. Сонсох чи сонсохгүй байж болно. Чи түүхийн мэдлэг зузаан байж болно. Тэгвэл чи үнэхээр түүхийн мэдлэг зузаан юм л өөрөөхөр ярил л да. Би өөрөөхөө мэдж байгаа хэмжээгээр л ярьж байна. Тийм л юм бол чи өөрөө ингэ бичлэг хийгээд тавил да. За хэрүүлэх нь яах. Үнэн бол тийм эцтэй те. За. Тэгээд дараагийн хэмжлэг хүртэл төр баяртай хүлээгээд байцгааж гой юмуд гарч ирнэ байх гэдэг итгэлтэй байна.
бүгд найрамдах Кыргызстан улс Монгол улсын найрамдал хамтын ажиллагаа цаашдаа улам гүнзгий байхыг хүсээд энэ бичлэгээ өндөрлөе. Part 2-ын та нар өөрсдөө хийх юм бол би хийгээд тэргүй юм бол хийхгүй.